Окей, нэг иймэрхүү. Тэгээд та бүгдэнд тайлбар баярлалаа гэж хэлчихье. 100,000 YouTube дагагчтай болцсон. Тэ энийг эхлүүлэхдээ 100,000 дагагчтай эзэж болох бах зүгээр ингээ хийгээд үзчихье. Тэ өөрийнхөө аян замаа хуваалцъя, өөрийнхөө мэдлэгээ хуваалцъя гэд үнслээс эхэлсэн. Тэгээд та нарт бүгдэнд нь бас баярлалаа гэж хэлмээр байна. Бас миний номыг худалдаа авсан, манай автомата руу хөрөнгө олт хийсэн. Тэ хамт мөнгө өсгөж байгаа, хадгаламжаас илүү өгөөж авч байгаа хүмүүст нь тэгээ бүгдэнд нь баярлалаа гэж хэлье. Бас нэг уучлаарай гэж хэлэх байгаах хаяа миний таамагд буруу байдаг. Манай автомата хаяа гацдаг. Тэ хаяа мөнгө буцаах дээр нь 1-2 хоног хитэрдэг. Тэ бид нэр төгс хүмүүс биш. Монголдо цоо шин системийг бүтээж байгаа. Программистууд Монголдо олоход амар хэцүү. Шинээр ажил авсныхаа дараа шууд ажилласаа гардаг гэх мэт шин докторгүй тэ программисттай хамтарч ажиллах хүмүүс энийг аюу сайн мэдж байгаа. Тийм учраас хаяа тийм юм гардаг. Гэхдээ үргэлж та тийм мөнгө хөрөнгө өсөлттэй байгаа шүү. Окей. Тэгээд дахиад дагсан хамтарч ажиллаж байгаа, сургалт авсан, ном авсан, миний контентыг үздэг хүмүүс та бүгдэнд баярлалаа гэж хэлье. Та бүгд энэ нэг амар гой телевиз авсан 65 он ш. Гэтэ яг орлогоор бити телевиз ав, орлогоор. За ийм гой сандалтай болсон юм. Эндээ авсан. Начиг анх удаа ийм гой тавилга авч байгаа юм дэл та. Араними хөрөнгөөлөгч нараа за юу болж энэ зах зээл дээр хөрөнгөний зах зээл дээр юу болж байна гэх юм бол хөвцөөнүүд өсөж байгаа. Өчигдөр шөнө хөвцөөнүүд эхлээд ерөнхийдөө нэлийн бууралтай байсан. Уналт нь өргөжлүүлэх байхаа гэсэн чинь би болсон бэ гэх юм бол Microsoft, Robinhood гэх мэтчлэн бас Meta компани супер том хоёр одоо Magnificent долларын хоёр гişүү тайлангаа тавиад супер аштай гарсан. Microsoft-ийн тайл нь бүр супер гайхалтай гарсан. За тэрнээс болж юу би шийдсэн бэ гэх юм бол маргааш ер нь бол Microsoft-ийн үнэлгээ манай School Community дотор би тавьчихна. Судалгаа хийгээд эхэлсэн өчтөрөөс ахуулаад тэгээд ерөнхийдөө айгу хөөрхөн харагдаж байгаа. Мэдээж өндөр үнэлгээтэй компани тэгэхдээ Satya Nadella юу хийж чадж байгаа гэх юм бол борлуулалтыг өсгөж чадж байна. Зарлагыг бууруулж байна. Тэ ашигт ажиллагаа нэмэгдээд байгаа гэх мэт чинь. За тэгээд зах зээл яаж хэрхэн хаагдсан бэ гэх юм бол өнөөдөр өглөө futures зах зээл дээр 41,000 дээр Dow Jones, S&P 500 бас 1.2% өссөн байгаа. Тэгээд Nasdaq эргүүлээд 20,000 онооны давлага давлагыг давч чадсан. За тэгээ өчтөр харах юм бол тэ өчтөр зах зээл нөхөөс SoFi, Spotify хоёул бас дайггүй маш гоё тайлан гаргасан. Нөгөөдрийн дараах өдөр SoFi санхүүгийн моделийн апдейт ороод ирнэ. Одоо улирлын шинэ мэдээлэлүүд орсон байгаа учраас тэгээд close хийснийхэн дараа Starbucks, Visa тайлан гаргасан. Хоёулаа ерөөдөө маш дайггүй гараад за тэгээд өчтөр шөнө Microsoft, Meta, Robinhood баг өнөөдөр өглөө тайлан гаргасан. Тэгээ манай Robinhood манай багц дотор бас байгаа. Хэдүүлээ бас сая нэмж авсан. Хөөрхөн өссөн байгаа. Тэгээ та бүгдэнд баяр хүргэе. Тэгээ мэдээж Meta-гийн үнэлгээ өнгөрс $2 өмнө тавьсан. Тэгээ Meta-гийн үнэлгээн дээрээ санхүүгийн модель дээрээ загвар дээрээ бас апдейт орно. За өнөөдөр өглөө одоо Америкийн цагийн өглөө өнөөдөр орой Eli Lilly Mastercard-ын тайлан гарна. За тэгээ зах зээл хаагдсныхан дараа Apple, Airbnb, Amazon энэ гурван компани ерөөдөө тайлан гаргана. Тэгээд 5 дахь өдөр энэ хэдэн компаниуд биднэрт хамаагүй нэгд өдөр гэхдээ ямар компани удирдлынхаа орлого зарлагын тайлан гаргах юм бэ гэх юм бол Hems компани гаргана. За миний таамаг юу юм бэ гэх юм бол Hems-ийн тайлан маш сайн гарна. Тийм учраас хэдүүлээ дүнгиж сая Hems-ийн хувь нэмсэн байгаа шүү. Магадгүй бас Oscar-ийн хувь хэдүүлээ жоохон нэмэх хэрэгтэй байж магадгүй. Гэхдээ энэ дээрээ би таадад маргааш манай community дотор, school дотор маргааш хагасаа өдөр сайн бодож байгаа нэмээд жоохон судалгаа шинжилгээ хийсээр хагаад таадад мэдээл өгнө. Окей. За. Гэхдээ 5 сарын 9-8 хүртэл хэдүүлээ жоохон юу их юм бэ гэх юм бол өөр янз бүрийн компаниудын хувийг жоохон багасгая. За интернетээс жоохон багасгачих. Кэшийнхаа хэмжээ жоохон өсгөчих. Яг гэх юм бол тэ ялалтын баяр болгож байгаа Москва улаан талбай дээр миний таамгаар тэнд ямар нэгэн байдлаар Украинчууд тэндээ нэг террористийн юу хийх юм бол Украин алуулна. Тэ Ши Жинпин, Путин гэх мэт ямар нэгэн байдлаар гэмтэх юм бол бэртэх юм бол тэдний эргэн тойрон ямар нэгэн бөмбөг тесрэх юм бол заяа
юу болох юм бэ гэх юм бол Киев байхгүй болно. Украин байхгүй болно. За тэгээд тийм юм болоод ирэх юм бол угаасаа хөрөнгөний зах зээл сандраа явчихна. Хувьцаанууд нь унана. Тийм учраас тийм балаа заван юм болохоос өмнө хэдүүлээ жоохон эрсдлээ бууруулчихъя. За надтай цуг хөрөнгө олт хийж, үнэлгээ хийж, шинжилгээ хийж өөрөө хөрөнгө олгох болмоор байна уу? За тийм боломж одоо бүрдэж байгаа. Би өөрийнхөө тийм group community school платформ дээр үүсгэж байгаа. Өдөр болгон би та хэдтэй юу хуваалцах юм бэ гэх юм бол зах зээл, техник, фундаментал шинжилгээ хуваалцсан. 7 хоног болгон 2 олон улсын компани үнэлгээ хийн, багцлал оруулах үгүй юу, шийдвэр гаргалтаа таадаа бас хуваалцаад бас нэмээд тэр санхүүгийн модель Excel файл таад бас өнгөө авах боломжтой. Хөрөнгө олж болохын тулд бүх мэдээлэл нэмээд өгнө. Сонирхож байгаа юм бол нэмэлт мэдээлэл авмаар байгаа юм бол энэ контентын хамгийн сүүлийн хэсэгт Рафтан бит 2 дэлгэрэнгүй мэдээлэл таадад өгнө. Окей. Зах зээлээ хорчи манай багц дотор байгаа Oscar Health компани ерөөхдөө энэ Triangle-ийн булангийг ингээд цохол явж байгаа. RSI бас нэмэгдээ явж байгаа. Өмнөх апдейт нь бас ярьсан байгаа. Ер нь бол breakout хийхэд бэлэн болцсон байх шиг байна. Тэгээ хэдүүлээ Oscar хувьцааны ингээд техник талаас нь хэдүүлээ хамт харцгаая. Oops. Тэгээ одоо энэ зүгээр өдрийн юу биш сарын чарт харах юм бол юу харагдж байна гэх юм бол маш тодорхой cap handle энэ би л амьдралтаа ийм цэвэрхэн cap and handle бараг хараагүй тэгээ хэдүүлээ харах хэвээр энэ тайлан сайн гарах юм бол ерөөхдөө техникийн зүгээс капийнхан энэ ам хүртэл 2 дахин өсөх боломжтой. Тэгээ таргет нь хаашаа явах магадaltaй юм бэ гэх юм бол энэ Oscar эзэний цагт $40 хүрэх магадaltaй. Маргаашийн тайлан сайн гарах юм бол хэдүүлээ ойролцоо нэг $13 дээрээ ирээдүйдээ магадгүй нэг $44-тэй үн хүрэхээр компани хувьцаа хэдүүлээ багц дотор оруулсан байгаа. Тэгээ магадгүй бас нэмэх ёстой. Би үнэлгээг санхүүгийн зааварчилгааг дахиад нэг харна. Тэгээд school community дотор маргааш орой юм уу хагасаа өдөр бүр оройтлоо гэх юм бол бүтэн сая өдөр та хэдэд бас нэмэлт хийсэн шинжилгээ дүнэлтээ таадаа хуваалцсан. За энийг би сайн харж байгаа шүү. Гой компани, технологийн компани Robinhood буюу Hims and Hers жоохон төстэй зах зээлийн үнэлгээ нэлээд жижигхэн менежмент ерөөхдөө үүсгэн байгуулагч нь энэ компаниг удирдах байгаа. Дональд Трампын хүргэннийхэн гэр бүлийн гишүүн хүргэн нь бас энэ дотор хувьцаа эзэмшиж байгаа. Гэх мэтчлэн удирдлагын банк бас дайжгүй хугарлын цэгтээ хүртсэн компани учраас энэ одоо явж эхлэх магадaltaй шүү. За тэгтээ энэ дээр нэмэлт мэдээлэл хагасаа бүтсэн таадад хүргэнэ. Окей. Hims супер гой мэдээлэл хэдхэн хоногийн өмнө гарсан. Хамгийн том хөрөнгө олт хийх ёсгүй одоо эрсдэл хамгийн том эрсдэл байхгүй болцсон. Тэгээд ингээ харах юм бол өмнөх bottom top тэгээ retraction болцлоо гэж үзэх юм бол окей Fibonacci бүтэн movement бүтэн хөдөлгөөн хийчих юм бол ойролцоо target нь $45. Дахиад 1.6-гийн Fibonacci хөдөлгөөн хийж чадах юм бол $50. Тэгээ энэ компаниг ер нь бол харж байгаа супер гой компани. Тэгээ хэдүүлээ энэ дээр төвчээртэй хүлээ Hims and Hers миний зүгээс өнгөрсөн 5 жилийн хугацаанд ийм гоё хувьцааг, ийм гоё өсөлттэй, ийм сайн менежменттэй хувьцааг би бараг хараагүй. За, окей. Robinhood ерөөдөө Hims and Hers-тэй жоохон төстэй технологи UI UX нь гайхалтай. Тэгээ энэ хоёр компани юугаараа төстэй юм бэ гэх юм бол аппликейшн амар гоё секси худалдаж авахд хэрэглэхэд айгүй гоё тухтай хэрэглэгч төвтэй компани. Тэгээ өчтөр тайлан гараад Robinhood ерөөхдөө таамагуудыг давуулан биелүүлсэн үйл ажиллагаа нь томорч байгаа. Шин зах зээлөө бас орж байгаа. Санхүүгийн зөвлөгөө гих мэтчлэн ерөөхдөө миний мөрөөдөж байгаа юмыг бас эднэр ингээ айгүй гоё хийж байгаа. Тэгээд гайхалтай компани. Тэгээд ер нь бол ингээ харах юм бол double bottom хийсэн байж магадгүй энэ компани одоо явна. Тэгээ хэдүүлэнгийн багц дотор бас тодорхой гоё хөө эзэмшиж байгаа болохоор энэ дээр санаа зовох сүртэй байхгүй. Хугарлын цэг дөнгөж сайхан гараа явцсан, давтсан. Тэгээ одоо менежмент нь сайн, үүсгэн байгуулагч нь мундаг. Тэгээ зах зээлийн мэдрэмжтэй тэгээд
энэ компани багц дотроо оролцсон байгаадаа би бас айгүй баяртай байгаа. Тийм учраас та chill тэ энэ хол явнаа хэдүүлээ энэ дээрээ 5-10 жил төвчээртэй энэ компаниг зөв эзэмшээ яваач чадах юм бол энэ өстой гоё үр дүн биднэрт авчнаа. Тэ манай хүүгийн их сургуулийн төлбөр тэ энэ Hems and Hers эсвэл Robinhood аль нэг төлчих байхаа гэж найдаж байна. Окей. За тэгээ ингээд ер нь бол өмнөх bottom top тэгээд full retraction ингээ харах юм бол Fibonacci бүтэн movement бол 55 1.6 хийж чадах юм бол $65 энэ компани бол дэжгүй явж байгаа downtrend-а ерөөхдөө дуусгацсан. Одоо uptrend руу тренд нь эргэцсэн. Тэгээ хэдүүлээ яг гоё тэ энэ үеэр ингээ хөрөнгө олт хийгээд дэжгүй явж байгаа. Окей. Tesla дээр өчтөр орой жоохон худлаа мэдээлэл гарсан. Ямар мэдээлэл гарсан бэ гэвэл Wall Street Journal тэ Elon Musk CEO байхаа болж байгаа тууцын гишүүдүүд тууц дээр ерөөхдөө шинэ гүйцэтгэл хайж байгаа юм шал худлаа fake news гараад жоохон унсан одоо буцаагаад өсөлт нь эхэлж байгаа. Өөр нэг сонирхолтой мэдээлэл юу юм бэ гэвэл юу гараад эхэлж байна гэвэл энэ Tesla-гийн Cybercab-ийн үйлдвэрлэл дээр ерөөхдөө нэлээд ахиц гарч байгаа. Тэгээ би бас өөр автомашины компаниудын тайлмал нь уншаад эхэлж байгаа юу юм бэ гэх юм бол жишээлбэл Porsche, Mercedes-Benz тэрийг би бас school дотор ингээд тавьчихна. Та жишээлбэл Америкийн автомашины үйлдвэрлэгчийг жоохон short хиймээр байгаа юм бол тэн дээр би бас жоохон судалгаа тавьчихна. Би өөрөө яг хаа тэн дээр нэг сүртэй short хийхгүй гэхдээ таадын дунд бас жоохон short хиймээр байгаа хүмүүс байгаа юм бол тэрийг сонирхож болно. Ер нь бол юу харагдаж байна гэх юм бол Tesla-гийн үйлдвэрийн хашаан дотор хүмүүс дроноороо ингээд нууц зураг авчдаг маш ихээр. Тэгээ юу харагдаж байна гэх юм бол амар олон Cybercab-ийн юу баригдаж байгаа. Тэгээд агуулгын дүүрэн Cybercab-ийн тэгээ юу тэгээ хүмүүсийн дроны бичлэг нууцаар авсан бичлэг юм уу зурган дээр юу харагдаж байна гэх юм бол тэгээ энэ Tesla-гийн гаднаа ил агуулгах дээр дүүрэн Cybercab-ийн тэ фреймүүд нь явж байгаа. Тэгээ ерөөдөө масс үйлдвэрлэл рүү явцсан байгаа. Austin хотод ер нь 6 сарын ихээр одоо баг сарын дараа Cybercab ерөөдөө үйл ажиллагаа эхлүүлчин тийм учраас тэ шинэ мэдээлүүд нь гараад эхэлсэн. Ерөөдөө double bottom, triple bottom хийцэн байх магадлалтай RSI тэ индекс ингээ дэше өсөж байгаа. Тийм учраас тэ манай Tesla одоо буцаагаад өсөлтийн тренд руу орох магадлал нь боломж нь бүрдээд эхэлж байгаа. Окей. Microsoft энэ Magnificent 7-ыг өчтөр ингээ тэр чирээ явсан дээшлүүлсэн таад ингээ харж байгаа юм бол те $380-аас $400 руу ингээ даваа явцсан. Одоо өнөөдөр заяа те pre-market дээрээ одоо нэгээг байна шар зураас байна. Одоогийн ханш нэдээр явж байгаа юм бэ гэх юм бол $430. Өчтөр орой уучлаарай $395 дээр байсан бол одоо $430 өссөн байгаа. Тэр чигтээ ерөөхдөө Америкийн хөрөнгөний зах зээл ингээд дэше татсан. Meta Facebook-ийн хувьцааны тайлан улирлын тайлан бас маш сайн гарсан. Хувьцааны ханш нь өчтөр тий $549 дээр хаагдсныхан дараа тайлан гарч ирээд өнөөдөр $584 дээр явж байгаа. Тэгээ ерөөхдөө хүмүүс юу ярьж байна гэх юм бол за эхний улирлалтаа бизнес тим муу байгаагүй байна. Технологийн компаниуд ашигтай явж байна. Тийм учраас эдийн засгийн хямрал бүр тийм амар хүн цогцолтой байх магадлал багтай юм байна гэх мэтчлэн тийм яриа явж байгаа учраас өмнө энэ таадад үзүүлсэн Dow Jones S&P 500 жоохон өсөлтөй явж байгаа. Окей. QQQ харах юм бол тэ нэлээд хүчтэй reaction явсан. Тэгээ буцаагаад ингээд дэшилж байна. За энэ хөдөлгөөн бүтэн дуусаагүй байгаа. Тэгээ энэ 7 хоногийн тайлнууд нь сайн гараад Dow Jones, S&P 500, Nasdaq гуруула жоохон өсөлтөй гарч чадах юм бол магадгүй энэ буцаагаа жоохон uptrend руу орох магадaltaй. Гэхдээ батлагтааг байгаа. Хэдүүлээ зүгээр тайван харцгаая. S&P 500 энэ Nasdaq баг яг адилхан хөдөлгөөн хийж байгаа. RSI индексүүд нь бас яг адилхан. Тэгээ Dow Jones бас айгу төстэй одоо ерөөхдөө гуруула яг зэрэгцээ явж байгаа. Nasdaq таад харж байгаа юм бол тэ арай хурц хөдөлгөөнтэй Dow Jones арай сул арай удаан тэ энэ дотор ингээ супер том компаниуд байгаа учраас хөдөлгөөн нь арай бага тэгээд ерөнхийдөө гурлаа зэрэгцээ явж байгаа. Тэгээд хэдүүл ингээ харах хэвээр энэ дээр 406 409 дээр том resistance байгаа. Энийг цогч чадах юм уу үгүй мó одоо ерөнхийдөө эх 7 хоногийн хугацаанд шийдэгдэх байна. Uptrend руу явах юм уу үгүй мó ер нь эх 7 хоногт шийдэгдэнэ. За, Dow Jones Transportation Index те Dow Jones-аас арай жижигхэн төрүүлээ хөдөлдөг ингээ харах юм бол бусдтай
тийм хүчтэй ерөөхдөө downtrend дотор ингээ орцсон байгаа. Uptrend руу орох магадлал нь арай болоогүй. Тэгээд худалдааны дайн Donald Trump хэдтийн tariff гээд ерөөхдөө Dow Jones Transportation Index уналтаа үргэлжлүүлэх магадлал маш өндөртэй. Гэхдээ одоо хэдүүлээ Nasdaq ингээд аюу урт хугацаагаар харах юм бол 2015 оноос өнөөдөр хүртэл ингээд харах юм бол те uptrend дотор явж байгаа хിവэрээ та нэг харж байгаа юм бол 2020 оны ковидын ёроолноос өмнөх ёроол тэгээ 2021 оны оргилцэг 2024 оны оргилцэгийн хооронд ийм channel trend ингээд зурх юм бол Nasdaq, Dow Jones, S&P 500 ингээд урт хугацаагаар харах юм бол uptrend дотор хിവэрээ байгаа шүү. Bear market арай эхлээг байгаа, батлагдаагүй, нотлогдоогүй тий. Ерөнхийдөө эндээс ингээ буураад эхлээл нь uptrend line-ыг энэ зураасыг эвдэх юм бол ерөнхийдөө за одоо хог болж эхэлж байна гэж хэлж болно. Окей, алт бол энэ 7 хоногт нэлээд эрчтэй унлаа. RSI index ерөнхийдөө neutral-аас доошо буурж эхэлж байна. Correction болж байна. Хаа хүртэл унах магадaltaй байх юм бол хэдүүлээ одоо оргилцэгээс эхний ёроол тэгээд эхний retraction ингээ бүтнээр нь аваад үзэх юм бол магадгүй энэ 3100 магадгүй бас 3160 эсвэл 0.6-гийн retraction хийх юм бол 3200 руу унах магадлалтай. Гэхдээ дахиад хэлий алтыг бас урт хугацаагаар харах юм бол uptrend дотор хിവэрээ downtrend руу bear market руу ерөөсөө ороогүй ингээ харах юм бол одоо жоохон амсгаан, жоохон correction орно, сул хүмүүсийг, шуналтай хүмүүсийг жоохон сэгсэрнэ. Тэ? Тэднэрээс салсныхаа дараа ерөөхдөө энэ алтны uptrend өргөжлүүлэхийн зүгээр хүмүүс хэдүүлээ хүлээж байгаа. Тэгээ хэдүүлээ алтны уурхааны компани элитийн авцсан байгаа тийм учраас 50 хүлээж ия. Окей, нэг иймэрхүү. Тэгээд та бүгдэнд тайлт баярлалаа гэж хэлчихье. 100,000 YouTube дагагчтай болцсон. Тэ энийг эхлүүлэхдээ 100,000 дагагчтай эзэж болох бах зүгээр ингээ хийгээд үзчихье. Тэ өөрийнхөө аян замаа хуваалцъя, өөрийнхөө мэдлэгээ хуваалцъя гэд үнслээс эхэлсэн. Тэгээд та нарт бүгдэнд нь бас баярлалаа гэж хэлмээр байна. Бас миний номыг худалдаа авсан, манай автоматаа руу хөрөнгө оруулалт хийсэн. Тэ хамт мөнгө өсгөж байгаа, хадгаламжаас илүү өгөөж авч байгаа хүмүүст нь тэгээ бүгдэнд нь баярлалаа гэж хэлье. Бас нэг уучлаарай гэж хэлэх байгаах хаяа миний таамагт буруу байдаг. Манай автомата хаяа гацдаг. Тэ хаяа мөнгө буцаах дээр нь 1-2 хоног хитэрдэг. Тэ бид нэр төгс хүмүүс биш. Монголдо цоо шин системийг бүтээж байгаа. Программистууд Монголдо олоход амар хэцүү. Шинээр ажил авсныхаа дараа шууд ажилласаа гардаг гэх мэт шин тогтургүй тийм программисттай хамтарч ажиллах хүмүүс энийг аягүй сайн мэдж байгаа. Тийм учраас хаяа тийм юм гардаг. Гэхдээ үргэлж та тийм мөнгө хөрөнгө өсөлттэй байгаа шүү. Окей. Тэгээд дахиад дагсан хамтарч ажиллаж байгаа, сургалт авсан, ном авсан, миний контентыг үздэг хүмүүс та бүгдэнд баярлалаа гэж хэлье. За хөрөнгө оруулалтын community сарын төлбөр хэд юм бэ гэх юм бол одоохондоо $29. За өдөр болгон түрүүний хэлснээрээ ер нь бол олон улсын хөрөнгөний зах зээл дээр дэлгэрүү мэдээлэл шинжилгээ таатай бүрэн хуваалцсан. Жишээлбэл гадаад арилжаа хийдэг, гадаад хөвцөөл хөрөнгө оруулалт хийдэг хүмүүс тий ганцхан нэг ашигтай хөрөнгө оруулалт хийчих юм бол тэр өртгөө нөхөд авчна. За хөрөнгө оруулалт хийя. Гэхдээ зорилго нь хүрээгүй хүмүүс энэ яг тохирно. За нэмээд тэр санхүүгийн модель мэргэжлийн төвшөнд discounted cash flow modeling гаргаад ерөнхийдөө санхүүгийн наривчлан шинжилгээгээр энэ хөвцөө ямар үнэ хааштай байх ёстой юм бэ? Үнэтэй юм уу? Хямдхан байна уу? Багцлуугаа нэмэх ёстой юм уу? Тэр шийдвэр гаргалтын шат шатаар бараг нэг бүтэн нэг цагийн видеогаараа 7 хоног болгон 2 юм топ компани шинжилгээ дүгнэлтийг гаргана. За нэмээд түүхэн хичээл тий Америкийн хөрөнгөний зах зээл, Европын хөрөнгөний зах зээл, нэмээд энэ валютын өсгөл яах гэж байна? Улс орнуудын тогтворгүй байдал тий ирээдүйн хэр байгаа юм бэ? За тэгээ ирэх 3-4 жилийн хугацаанд ерөнхийдөө энэ олон улсын хөрөнгөний зах зээл нэлээд харанхуй харагдаж байна. Маш олон хувьцаанууд нь унана. Жишээлбэл Германы энэ автомашины үйлдвэрлэгч компаниуд нь бараг тэр чигтээ дампуурах гэдэг байна. За тэрнээс бас ашиг хийх боломжтой. За долларын ханш бас өсөхөр юм байна. Тийм учраас тий төгрөг яах юм бэ? Гэх мэтчний ийм мэдээллүүдийг өдөр болгон тасралтгүй таатай хуваалцсан. За тэгээ манай Равдан одоо энэ community руу яаж нэгтгэдгийг, төлбөрөө яаж хийдгийг, одоохондоо ямар агуулга, ямар контентууд орсон байгаа юм бэ? Дэлгэрэнгүй тайлбарлах өгч байна. За, групп дотор ирээ уулзъя. Хэрвээ та манай Эдүрэ Цэхэр бит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгдэхийг эсвэл
Яг одоо үзэж байгаа бичлэгнийхаа хамгийн ихний линк дээр дараарай. Линк дээр дарснаар манай School community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та School дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын $29 төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суурь мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.